Сайн байцгаана уу хэрхэн үзэгчтэй. Сайхан амарцгаав уу хүүхэд багчуудаа. Зуны налгар өдрүүд нэгэн тар тосорч налгар намрын 9-р сарын 1 хичээлийн шинэ жил эхэллээ. Монголынхоо нийт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, хүүхэд багчууд та бүхэндээ Эрдмийн баярын энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж, оюуны их далайгаар аялах аянд тань өндөр амжилтыг хүсэн ирэж байна. Жил хүрийн 9-р сарын 1-ний Эрдмийн баярын энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Сахиагийн элбэгд орж, Монголынхоо нийт сурагч хүүхдүүдийг нэгэн ангийн хамт олон болгож, орон даяар хичээл заадаг сайхан уламжлал тогтоод удаж байна. Одоо ерөнхийлөгчийн маань хичээлийн хонх цангиных гэж байна. Амжиж та нартаа нэгэн зүйлийг дуулгахад энэ удаагийн хичээлийн сэдэв бол хүн болох багаасаа. Манай ард түмний дунд хүн болох багаасаа, хүлэг болох унганаасаа гэсэн сайхан зүйр үгийг хэлэлцдэг. Хүүхэд ахуйдаан олж авсан мэдлэг, дадал хэвшил бол тухайн хүнийг ирээдүйд ямар хүн болж төлөвшөхийг хэлж өгдөг гэж хэлж болно. Тиймээс ерөнхийлөгчийн маань энэ удаагийн хичээл хүүхдүүд та бүхэнд хамгийн үнэтэй агшин байж одоо ирээдүйд амьдралдаа сайн сайхан зүйлийг санаж сэрэхэд тусдсан болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд ерөнхийлөгчийн хичээлийн цонх цангинж байна. Хүндэт багшаан Эрдмийн сарвал өргөндөө ухтан авцгаая хүүхдүүдээ. За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За хичээл эхлэхдээ төрийн дуулаар хэлдэг. Төрийн дуулаа сонсъё. Төрийн дуулаа. За баярлалаа хүүхдүүдээ. За суцгаая. За ингээд нийт хүүхдүүдтэй, эцэг эхчүүдтэй, багш сургууль хүмүүжүүлэгчтэй хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За энэ жилийн хичээлийн жил бол урд дахь жилүүдтэй адилхан мөн онцлог ийм жил байгаа. Тэгээд жил бүхэн уламжлал ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд 9 сарын 1-ний анхны хичээлийг заадаг ийм уламжлал тогтсоо. Одоо ингээд хичээлдээ орохын өмнө 3 жил одоо заасан сэдвүүдэд товчхон эргэж саная гэж ингэж бодож байна. 2009 оны 9 сарын 1-ээс энэ хичээл эхэлсэн байгаа. Тэгээд анхны хичээл маань энэ байгаль орчинтой холбоотой, Монгол хүнтэй холбоотой ийм хичээл байсан. Ерөн дэлхийн дулаар л Монгол орн гэсэн ийм сэдвээр ярьж исэн. Энэ байгаль цаг үеэр өөрчлөгдөж байгаа энэ явдал бол хүнээс л шалтгаалсан байгаа. Тэгэхээр хамгийн гол дүгнэлт бол хүн л энэнийг дахиад өөрчилж чадна. Хэрвээ одоо газар дэлхий хогтоо болоод хүүтрээд, халуураад, ингээд хүндрээд байгаа бол энэ бүхнийг өөрчлөхийн тулд хүн тодорхой юм хийж өөрчилнө гэдэг ийм гол дүгнэлтэнд бид нар хүрж исэн.
За 2010 оны 9 сарын 1-ний хичээлийг санаж байгаа бах Монгол бахархал гэдэг. Монгол бахархал гэхээр ямар зүйлийг Монгол бахархал гэж хэлж ирсэн билээ би. Монгол хүн болж төрсөн бол Монгол бахархал тийм үү? Бидний эх орон бол Монгол, бидний одоо бахархал. Дээрээс нь Монгол хүн Монгол эх оронтой байгаад тэгээд Монгол ёс заншлыг эзэмшсэн болвол Монголын уламжил ёс заншлыг мэддэг болвол энэ бахархал. Тэгээ бидний агуу түүх бол бидний бахархал юм аа. Монгол орн бол агуу түүхтэй. Дээрээс нь бидний өнөөдрийн эрх чөлөө бол бидний бахархал. Тэгээд нэмж хэлэхэд бидний ирээдүй та бүхэн бол монголчуудын бахархал юм аа гэж бид ярьж ирсэн. Та бүхэн санаж байгаа бахаа гэж бодож байна. За ноднын 2011 оны 9 сарын 1-ний хичээл Монголын сайхан орноор гэдэг хичээл байсан бүгдээрээ санаж байгаа бах. Ер нь тэр хичээлийн гол дүгнэлт бол Монгол орн, Монголын газар нутаг гэдэг бол ерөөсөө дэлхий дээр байгаа тэр газар нутгийн сайхан бүхэн цогцолсон ийм орн юм аа гэж бид нар дүгнжсэн. Монгол тал бол тал байна, уул бол уул байна. Одоо говь бол говь байна. Бүхэл зүйл нь байж байгаа. Одоо ийм газар юм аа. Нөгөө талаасаа бас Монгол хүмүүс тэр дэлхийн сайн хүмүүсийн сайн сайхныг авчираад цуглуулсан юм шиг ийм авьяастай чадвартай ийм мундаг хүмүүс юм аа гэж бид ингэж хичээлээ орж исэн гэдгийг та бүхэн санаж байгаа хаа гэж бодож байна. За ингээд энэ жилийн хичээл маань 2012 оны 9 сарын 1 тэгээ хүн болох багаасаа гэдэг энэ сэдвээр заяа гэж ингэж би тогтцоо. За манай наран гэрэл над туслах байхаа энэ багш юм зааж байгаа үед ямар зүйлийг гол гэж хэлж гэн, ямар зүйлийг та бүхэн бодож тогтоож авах ёстой вэ? Юуг дэвтэр дээрээ бичих ёстой? Та бүхэн түүнийг дэвтрээ нээгээд үзгээ гаргаад одоо ингээд хичээлдээ орё гэж ингэж бодож байна. Тэгэхээр хүн болох багаасаа гэдэг үг маань нэр нь юу гэсэн үг вэ? Гэт ингээд бодохоор ерөөсөө сайн хүн болохын тулд хүн болох гэдэг бол сайн хүн болох гэсэн ойлголт байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр сайн хүн болохын тулд багаасаа л хичээх ёстой. Тийм биз? Тусч хөдөлмөрч хүн болохын тулд мөн багаасаа хичээх ёстой. Тэгэхээр хүн болох багаасаа гэдгийн цаана бол юм бүхнийг эхнээс нь эхлүүлээ гэсэн ийм л утга байна. Тэгэхээр хүн хэрвээ багаасаа л сайн байх юм бол том болоод сайн байна. Хүн багаасаа л хичээвэл том болоод сайн болно гэж ингэж одоо ойлгож болох юм байна. Яг үүнтэй холбоотойгоор олон зүр цэцэн үг манай одоо ард түмэн хэлдэг. Та бүхний дундаас тэр зүр цэцэн үгийг сануулах хөвгт байна уу? Өглөөний нарыг наранд бууад, өсгийн жаргалыг жаргалд бууад. Ер нь багаасаа хичээ, багаасаа хал үз. Багаасаа юм хий. Багаасаа их одоо тийм жаргалтай сайхан байх гэж эрхлэх гэж битгий оролдоо. Багаасаа л юм сурах гэж зүтгэе гэсэн үг шүү дээ. Тийм биз? Том болоод одоо тэрнийг гэнт санах юм бол энэ зарим үед хожимдсон байдаг. Ийм учраас багаасаа энэ бүхнийг хийгээрэй гэсэн үг. За эндээс нэмж хэлэх хөхтэй нүү. За тэнд. Туслыг хураавал даалаа, дуусныг хураавал эрдэм. Би өвдөө энэ хураавал гэдгийнхэн цаана сая туслыг хураавал далаа, дуулсныг хураавал эрдэм. Тэгэхээр энэ дотор юу гэсэн гол санаа нь юу вэ? Хураа гэсэн санаа байна гэж би ойлгоод байгаа. Туслаар юмыг цуглуулаад байх юм бол далаа мэт болно. Тийм биз? Багаар юмыг мэдээл ахиад дэвшээд байх юм бол эрдэм мэт болно. Ер нь туслыг хураавал гэдгийн цаана бол тогтоо гэсэн үг гэж би ойлгож байгаа. Та бүхэн хичээл дээр суугаад хичээлээ хийж байхдаа юмыг тогтоох ёстой. Гэртээ очиод даалгавраа хийнэ гэдэг бол түүнийг өөрийн болгоно гэсэн үг. Түүнээс биш зөвхөн багшийн хэлснийг сураад номоо уншаад яваад байна гэж байхгүй. Өөрийн болго гэж. Хураа гэдэг бий болго гэсэн үг байхгүй. Өөрийн баялаг болго. Ингэж чадах юм бол энэ чинь эрдэм болно. Хэрвээ тэр сонссон сайн бүхнээ хураагаад сайн уншсан ном бүхнээсээ одоо мэдэх ёстой зүйлээ мэдээд эхлэх юм бол энэ чамд эргээд баялаг болно. Хамгийн гол нь ашиглаж сурах хэрэгтэй. Олон жил сураад мэдлэгээ ашиглаж чадахгүй бол тэр хүн бол сайн мэдлэгтэй хүн биш. Цөөхөн жил сурсан ч гэсэн өөрөө бие дагаа сурж байгаа тэр зүйлээ ашиглаж чадж байгаа болвол тэр хүн бол сайн хүн болж болно гэж ингэж ойлгодог. Ухаан далаа номоос ихтэй, усан далаа булгаас ихтэй гэж монголчууд ярьдаг. Ухаан далаа номоос ихтэй гэж. Тэгэхээр ном уншаад ухаан далаа гэдэг бол тэр далаа юунаас ихтэй вэ гэхээр булгаас ихтэй, номоос ихтэй гэж байгаа. Нэг жижигхэн булаг байгаа. Тэндээс гарч байгаа горх явсаар угаад их далаа үүсгэж гэнэ гэд бод. Тэгэхээр нэг номноос эхлээл 2 дахь ном руу, 3 дахь ном руу явсаар байгаад тэр чин далаа мэт өөрийн чин одоо эрдэм мэдлэг
бэхждэг юм байна, бий болдго юм байна гэсэн ийм ойлголтыг бий болгож байгаа. Тэгэхээр л хүн болох багаасаа гэдэг бүр багаасаа саяхан хэлсэн зүйлүүдэд анхаарч сурах юм бол хүн сайн хүн болж байгаа. Дахиад зүйцсэн үг хэлэхээр хүүхд байна уу? За. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дэлгөөхөн. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дэлгөө. Энэ юу гэсэн үг вэ? Хүн юм мэдээд сураад ирэхээр хүний зан чанар тогтдог гэсэн үг байхгүй. Одоо тэр муу зүйл нь баг болоод сайн зүйл нь нэмэгдэж ирдэг гэсэн үг. Тэгэхээр хүн юм мэдээ түүнийгээ ингээд байлгаад ингээд яваад байх юм бол тэр сайн зүйл нь мэдж байгаа. Ямар хүнийг сайн хүн гэж хэлэх вэ? Эрдэмтэй хүнийг сайн хүн гэж хэлнэ. Дэлгөөн хүнийг сайн хүн гэж хэлнэ. Ажилсаг хүнийг сайн хүн гэж хэлнэ. Тэгэхээр эндээс юу гарч ирж байна вэ гэвэл сайн болохын тулд яах вэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Би энэ дээр нэг ийм дүгнэлт хий гэж бодсон. Саяхан ярьсан зүйл дээр дүгнэе гэж бодож байна. Ерөөсө 3 зарчим их чухал юм болов уу гэж бодож байгаа. Сайн болохын тулд, сайн сурагч болохын тулд, сайн байхын тулд өөрөө ихэл. Ерөөсө асуудлыг сурах гэж байгаа, хийх гэж байгаа юм а өөрөө ихэл. Хамгийн гол зүйл бол өөрөө ихэл. Тэгээд өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Хэрвээ одоо би миний одоо хүүхэд нас өнгөрч जैन би одоо том боллоо гэж бодож байгаа энэ телевиз үзэж байгаа энэ хичээлийг үзэж байгаа хүн байгаа бол юм засъя гэж бодож байгаа сайн хүн болъё гэж бодож байгаа бол өнөөдрөөс эхэл. Тэгээд өөрөөсөө эхэл. Өөрөөсөө эхэл, өөрөө эхэл. Тэгээд өөрөө л хичээх хэрэгтэй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр нэгдүгээрт өөрөө хичээ. Хоёрдугаарт юмыг багаасаа эхэл. Багаасаа эхэл. Тэгээд хэрвээ альва юм ерөөсө хожимдоогүй байдаг. Би одоо сайн сурханч өнгөрсөндөө миний энэ байж байгаа байдал гэж бодож иж магадгүй. Та нар ерөөсөө хождоогүй. Тийм учраас өнөөдрөөс эхэл. Тэр юмыг сонссон үеэсээ эхлэе гэж ингэж хэлэх гэсэн юм. Тэгээд би энэ дээр нэг монголчуудын нэг гайхамшигтай үг байдаг. Гайхамшигтай зүрдсэн үгийг бас та бүхэнд одоо сануулъя гэж бодсон. Энэ юу вэ гэвэл яг өөрөө хийхтэй холбоотой нэг юм үг байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Өөрөө л хичээгээд, өөрөө л юм хийгээд явах юм бол ирээдүйн чинь сайн байна л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр чи сайн зүйлийг ойлгоод, өнөөдөр чи юмд хичээл зүтгэлтэй байх юм бол ирээдүйдээ тэр хичээл зүтгэл чинь үр дүнгээ өгнө л гэсэн үг. Өнөөдөр чи хэдийгээр олон цаг хичээл хийгээд, олон цаг даалгавар хийгээд ядарч байгаа боловч ирээдүйдээ тэр бүхэн чинь үр дүнгээ өгнө. Тэгэхээр би эндээс эргүүлээд дахиад нэг 3 зүйлийг хэлэх гэсэн юм. Эхлээд сурахын тулд хүн яах вэ гэхээр миний харж байгаагаар хүн өөрөө хийх ёстой. Ер нь бол хүнээр шаардуулж хийсэн юм бол хүнд баг үлддэг. Тэгэхээр хүүхдүүддээ би миний хандаж хэлэх гэж байгаа юм бол өөрөө хий. Өөрөө хийсэн юм бол өөрт үлддэг. Энэ бол хамгийн гол нэг одоо дүгнэлттэй гэж би хөвдөө бодож байгаа. Сайн сурахын тулд хүн яах вэ гэвэл би хий, би бүтээе. Хамгийн гол нь оролцож явах хэрэгтэй. Багшаа би хийе. Багшаа би энэ үгийг хэлье. Багшаа би самбарт гараад бичье. Багшаа би үүнийг хийгээд ингээд байнга тэр өөрөө оролцож, өөрөө бүтээж явах юм бол тэр эрдэм мэдлэг өөрийн эрдэм мэдлэг болж үлддэг. Тэгэхээр сурахын гол утга юу вэ? Сурахын гол арга нь юу вэ? Юу гэж хэлсэн бэ? Өөрөө хичээ, өөрөө хий гэж шүү дээ, тийм ээ? Хамгийн гол сурахын гол түлхүүр бол тэнд байх шиг байна. Тэгээ сайн сурахаас гадна сайн хүмүүжлийн асуудал байдаг. Би хүмүүжил гэдгийг нөгөө талаас нь бодож байгаа. Хүн ер нь бодоод за би сайн хүн болъё гэж бодох бол сайн. Тэгээ сайн хүн болж гэнэ гэдээ алхам хийх гээд хэцүү байж магадгүй. Тэгэхээр миний тэр хүмүүжлэлтэй холбож тэр хүмүүжлийн түлхүүрийг бий болгохдоо хэрвээ чи хүнээс сайн юм хүсэж байгаа бол тэр зүйлийг хүнд эргүүлж хий. Тийм биз? Чи хүний тусыг хүсдэг бол зүгээр л хүнд тусал. Хүнээс чи муу үг сонсохыг хүсдэггүй тийм ээ. Чамаа хүүхэд шоолохыг хүсдэггүй шүү дээ. Тийм учраас чи хүүхдийг бусдыг битгий шоол. Хүнээс чи баярлалаа, талархлаа, ямар сайн хүүхэд вэ гэдэг сайн үг сонсохыг хүсдэг. Тэгвэл чи хүүхдэд хандаад түүнийг хэл. Найзаа чамд баярлалаа. Надад өчигдөр тусалсан явдалд баярлалаа. Багшаа танд би их баярлалаа. Эгчээ би танд баярлалаа. Ээжээ танд баярлалаа. Одоо хүмүүжил хаанаас эхэлж байна? Хүнд хандж байгаа хандлагаас эхэлж байгаа байхгүй юу? Сурах гэдгийг миний ойлгож байгаагаар бол авах гэж ойлгож болно. Сайн багшаас юм заалгаж авах, сайн номоос авах гэж ойлгож болно. Хүмүүжил гэдгийг бол миний ойлгож байгаагаар өгөх гэж болно. Тийм байгаач? Бусдаас чи юу хүсдэг вэ? Бусдаас ямар сайн сайхныг хүсдэг вэ? Яг тэрнийг л бусдад зориулж хий. Дараа нь сурах, хүмүүжих хоёртой хамгийн гол нэг холбогддог зүйл бол шавийн эрдэм багшаас гэж ярьдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сайн шавтай бай, сайн сурагчтай бай гэж бүх багш нар л боддог баг.
Тэгэхээр багш ямар байна? Шавнар тийм байна. Анги ямар байна? Тийм ээ, сурагч бас тийм байна. Тийм учраас багш нь өөрөө хичээх ёстой, ангиа гоё тогтчуулахыг бодох ёстой, сургуулиа гоё болгох ёстой, хүүхдтэй өгөөжтэй, хүүхдтэй юм үлдээж чаддаг тийм уур амьсгалыг одоо хүмүүс бий болгохын төлөө зүтгэх ёстой. Ингэж чадах юм бол энэ орчныг бүтээхэд бас төрөөс оролцох шаардлагатай байгаа. Аав ээжийн зүгээс оролцох хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдээс оролцох хэрэгтэй байна. Цэвэрхэн ангид ороод ирж байгаа хүүхэд бол цэвэрхэн л байдаг. Хог хайдаггүй. Хогтой ангид орж ирсэн хүүхэд бол баг өөрөө мэдэхгүй хог хайж эхэлдэг. Тийм биз? Одоо энэ ширээ сандал чинь сайхан цэвэрхэн байгаа бол энэ ширээ сандлыг хүүхэд муухай болгохыг боддоггүй. Тэгэхээр цэвэрхнээс цэвэрхэн үүсдэг. Сайнаас сайн үүсдэг. Сайн орчноос сайн хүн бий болдог. Тэгэхээр энэ орчин гэдэг бол их чухал юм гэсэн ийм одоо ойлголтыг би энд хэлэх гэсэн. Тэгээд саяын хэлсэн зүйлүүдэд нийлүүлээд дахиад нэг зүйлийг та бүхэнд хэлж өгье. Одоо бичиж аваараа гэж ингэж бодож байна. Ер нь хүүхэд эзэмшвэл зохих 3 эрдэм байгаа гэж би хувьдаа бодож байна. Олон сургууль хүмүүжүүлэгчид олон хүмүүс энэ 3 эрдэм 5 байна, 7 байна, 9 байна гэж гаргасан байдаг. Би хувьдаа бодсоор байгаа. За хүний эзэмшвэл зохих, ерөөсөө хүүхдийн эзэмшвэл зохих 3 эрдэм байд юм байна. За нэгдүгээрт хөдөлмөрч хичээнгүй. Хөдөлмөрч хичээнгүй. Энэ хөдөлмөрч хичээнгүй гэдэг бол миний ойлгож байгаагаар юмыг байнга тасралтгүй тэр хийх гэж байгаа ажлаа сайн хийхийг л хэлж байгаа. Хөдөлмөрч хичээнгүй. Нэг юм үг байдаг. Эрт босвол нэгийг үздэг, орой унтвал нэгийг сонсдог. Энэний цаана орой унт гэсэн үг биш, энэний цаана эрт бос гэсэн үг биш. Хамгийн гол үг нь юу байна вэ гэхээр хажуудаа байгаа хүүхдээсээ арай илүү юм хий гэсэн үг. Эрт босно гэдэг бол зоригтой байх ёстой. Хүүхэд эрт босч гэнэ гэдэг бол төрүүлээд нүрээ угаах гэж босч гэнэ. Хүүхэд эрт босч гэнэ гэдэг бол ээждээ туслаад цайгийн чанж өгөх гэж босч гэнэ. Одоо чи тусч хүүхэд болж байгаа. Хүүхэд эрт босч гэнэ гэдэг бол өчигдөр уншиж амжаагүй байгаа хичээлээ одоо унших гэж босч байгаа. Өчигдөр даалгавраа хийцэн одоо өнөөгөө босоод өөр юм болгох гэж эрт босч байгаа. Тийм биз? Орой унтна гэдэг бол дахиад нэг илүү. Хажуудлын хүүхэд чинь 10 цагт унтаад өгж байгаа бол чи 10:30-тал унт. Бүр нэг ийм ойлголт байдаг юм. Илүүгийн онол гэж. Нэг л алхам илүү хий гэж. Ерөөсөө энэ амжилтанд хүрж байгаа бусад юм хийж байгаа хүмүүсийг хараад байхад дандаа арай илүү хичээсэн байдаг. Арай илүү хөдөлмөрлсөн байдаг. Нэг л алхмыг чи илүү хийж. Тэгэл болоо. Хоёр дахь гол одоо хүүхдүүдийн эзэмших ёстой эрдэм бол миний ойлгож байгаагаар үнэн ч шударгуу. Нэгдүгээр нь хөдөлмөрч хичээнгүй. Хоёр дахь нь үнэн ч шударгуу. Ер нь хүн ээжээс төрөхдөө ганцаараа төрдөг. За ихэр төрвөл хоёулаа төрнө л дөө. Тэгээд ээжээс төрөөл гарч ирээл ээжтэйгээ хамт байдаг, ахтайгаа хамт байдаг, аав ээжтэйгээ байдаг. Хүн яадгүй хүмүүсийн дунд ордог. Ерөөсөө ганц бие хүн, ганцхан хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Дэлхийн хүн ам хэд хүрсэн бilé? 7 тэрбум хүрсэн шүү дээ. 7 тэрбум хүрсэн. Тэгэхээр хүн гарч ирээл тэгээд өсөөл сургуульд цэцэрлэгт явахдаа ангийнхаа ижлэх настай хүүхдүүдийн дунд ордог шүү дээ. Тэгэхээр нийгэм рүү орж байгаа. Олон төмний дунд орж байгаа. Тэгэхээр энэ үнэн ч шударгуу гэдэг бол олны тэр мөрдөж байгаа тэр сайн юмыг мөрд. Ёс журмыг ягштал мөрдөөл гэсэн. Ерөөсөө тогтсон ёс журмыг л биелүүлж сур. Хамгийн гол юм. Хүн нийгэмд амьдрахын хамгийн гол утга учир нь тэр л байдаг. Үнэн ч шударгуу гэдэг бол тогтсон ёс журмыг байнга биелүүл. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрдаг гэсэн үг байдаг. Тэгэхээр нийгэм тогтсон тэр ёс журмыг, тогтсон тэр зан заншлыг, саяхан хэлээд байгаа тэр олон одоо зүйр цэцэн үгүүд, ээж аавын сургаж байгаа тэр сургаалыг тогтсон зүйл, нийгмийн ёс журм, сайн зан заншил гэж бодох юм бол түүнийг л биелүүлдэг байх хэрэгтэй. Одоо ойлгож байна уу? Үнэн ч шударгуу. Үнэн ч шударгуу гэдгийн чинь цаана бас байнгын гэсэн утга байгаа. Зүгээр нэг удаа үнэн ч байгаад хэрэггүй, нэг удаа шударга байгаад хэрэггүй. Байнгын түүнд хичээж явах ёстой. Би энэ тогтсон дүрм журмыг биелүүлэх ёстой юм байна. Тэгээд тэр байнгын гэдгийн цаана бас хариуцлага хүлээх. Жинхэнэ хариуцлагатай иргэн болж, хариуцлагатай сайн хүүхэд болж төлөвшөх гол утга тэр үнэн ч шударгуу гэдгийн цаана байдаг. За 3 дахь зүйл нь. Би сая 2 зүйлийг юу гэж хэллээ? Нэг нь хөдөлмөрч хичээнгүй, хоёр дахь нь
үнэн ч шударгуу. Гуравдах нь тусч нэгүүлсэнгүү. Тусч нэгүүлсэнгүү. Би бол энэ одоо чанарыг бол маш чухал чанараа гэж боддог. Тусч нэгүүлсэнгүү. Бусдад заавал туслах хэрэгтэй. Ер нь муу хүүхэд гэж байдаггүй. Нэг зүйлийг ойлгож амжаагүй, хоцордсон тийм хүүхэд байдаг байж магадгүй. Даалгавраа хийж амжаагүй хүүхэд байж магадгүй. Заавал тусал. Ерөөсөө хүн хүнд тусалж байж хүний тусыг эргэж авдаг. Нөхрийн хэрэг бүтвэл юу гэдэг вүлээ? Өөрийн хэрэг бүтнэ гэж ярьдаг. Энэ бол одоо гайхамшигтай үг шүү дээ. Тийм учраас чи хүнд тусалж, хүнийг дэмжиж байж, хүнд одоо тус хийж, хүнд сайн юм хийж байж тэр орчин чин өөрөө сайхан болдог. Хоёр найз бие биендээ туслаад байвал хизээч бие биен лүгөө муухай харахгүй, муухай ярихгүй, муу гэлэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгжээж тэр одоо тэр найзуудын, тэр хүүхдүүдийн тэр одоо сайхан ойлголтууд бий болж гарч ирдэг. Тийм учраас энэ чанар бол хамгийн чухал чанараа гэж би хөвдөө боддог. Хөөхий нэг эмээ одоо тортой юм бариад явж байгаа бол эмээ би таны тортой юмыг дөхүүлээд өгье. Багш чинь цүнхээ өөрчсөн дааж ядаад сургуулийнхаа хаалгаар орж байгаа бол багшаа би таны цүнхийг бариад дөхүүлээд өгье. Нэг хүүхэд бүдрээд унж байгаа бол босгоод одоо тэр хувцсын сайхан арчаад өгдөг миний дүүгээд. Ингээд дандаа л тусалж тэр тус сэтгэлийг дагаж хүний сайхан сэтгэл тодорж идэг. Ер нь хүний сайхан чи ингээд дотроо бий болцсон байдаг. Түүнийг тодруулдаг, гаргадаг арга нь бол тэр бусдад туслах, бусдыг дэмжих, бусдад хандах хандлагаар л гарч ирдэг. За тэгээд энэ дээр би дахиад нэг дүгнэлт хийя гэж ингэж бодсон. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Түүх болохоос өмнө хүний эрдэм боловсралд байдаг юм аа. Хүний хичээл зүтгэлд байдаг. Хүний эр зоригт байдаг. Түүх болохоос өмнө өнөөдөр энэ танхимд сууж байгаа, одоо энэ хичээлийг үзэж байгаа олон мянган хүүхдүүд дотроос олон мянган алдартнууд төрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Олон сайн хүн төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын маргаашийг тодорхойлох олон хүмүүс гарч ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ Монголын маргаашийг тодорхойлох сайн хүн болохын тулд яах ёстой гэж байна? Боловсралдоо шамдаа. Хичээлээ сайн сураа гэж. Хүний хичээл зүтгэлд байдаг. Саяын хэлдэг тэр 3 эрдэмд байгаа. Хөдөлмөрч чанарт байдаг байхгүй юу? Шууд өөрөө баатар болох боломжгүй. Шууд өөрөө одоо хамгийн мундаг хүн болох боломжгүй. Шууд өнөөдөр сууж байгаа л нэг мэдх нь хамгийн мундаг удирдагч болж чадахгүй шүү дээ, тийм ээ? Гэхдээ тэрлүү хүрэхийн тулд яах ёстой? Ерөөсөө л миний энэ хичээж байгаа, хийж байгаа бүх юмн дотор чинь тэр миний хүрх гэж байгаа оргил, миний зорж явж байгаа зүйл дотор нь байдгийн байна шүү дээ гэдгийг л та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр түүх болохоос өмнө юунд байж болох вэ? Хөдөлмөрч хичээнгүй зан чанарт байна. Тусч хичээнгүй зан чанарт байна. Тусалдаг одоо. Дээрээс нь үнэн чударгуу зан чанарт байна. Эрдэм боловсралд байна. Хүний хичээл зүтгэлд байна. Сайн юм мэдэж авъя гэсэн хүсэл эрмэлзлэлд байдгийн юм аа. Зүгээр нэг хүүхэд байж байгаа шууд мөрөөдөл чинь өнөөдөр юм уу маргааш өглөө биелнэ гэж байхгүй. Тэгэхээр сайн зүйлд хүрж байгаа хамт олон дотроо энэ айлын аав бол маш сайн аав. Энэ багш бол маш мундаг багш гэж яригдж байгаа. Энэ хүн бол сайн хүн гэж хэлэгдэж байгаа. Тэр хүмүүс яагаад сайн болсон бэ гэхээр саяын тэр эрдмийг л эзэмссэн учраас сайн байсан. За ингээд миний энэ ярьж байгаа зүйлүүдийн дундаас та бүхэн тодруулаад асуумаар хүүхдүүдийн зүгээс тодруулж юм асууя. Санаа байна гэж хэлэх гэж байгаа хүүхдүүд гараа өргөөд ээж болно. За юуны өмнө ийм гоё сэдвээр Монголынхаа ирээдүйн эзэд бид бүхэнд ийм хичээл зааж байгаа эрхэм ерөнхийлөгчдийн талархал илэрхийлье. Намайг Гişиг хотын цогт бэлгүүн дээр гэдэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 дахь дунд сургуулийн 11-р ангид суралцдаг. Тэгээд бахархал дүүрэн бидний мөрөөдлөөс Монголын минь ирээдүй эхлэн гэдэг. Тэгэхээр хүүхэд залуус одоо өсвөр үеийнхэн маань бахархал дүүрэн мөрөөдөлтэй байхын тулд амьдралынхаа зорилго зорилтыг зөв тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Амьдралынхаа зорилго зорилтыг зөв тодорхойлохын тулд хүүхдүүд маань маш сайхан эрхэмлэх зүйлтэй байгаасаа гэж боддог. Тэгэхээр Монгол хүүхэд сайн хүүхэд юуг эрхэмлэх ёстой вэ? Юу руу зорж тэмүүлэх ёстой вэ гэж асуусан юм. Эргүүлээд бид нар дандаа л хичээлтэйгээ холбож бодмоор байна. Би түрүү хэлсэн Монгол хүн бол Монгол хүн болсноороо бахарах ёстой тийм ээ. Монгол газар эх орноороо бахарах ёстой. Дээрээс нь саяын миний хэлж байгаа тэр зүйлүүдийг одоо сайн хүүхэд болохын тулд би хамгийн энгийн зүйлийг хэлье. Даалгавраа сайн хийдэг байх ёстой. Ерөөсөө тэрнээс эхэлнэ. Түүнээс биш их том юмнаас эхлэх гээд их том зүйл ярих гээд томчуулыг дагаж одоо гүүгээд ингээд бол сайн юмд хүрэхгүй. Тэгэхээр сайн хүн болохын тулд даалгавраа эхлээл сайн хий. Сайн хүүхэд болохын тулд даалгавраа сайн хийнэ гэдэг бол хэлснийг сайн хийнэ. Өнөөдөр би ерөнхийлөгчийн ажил хийж байгаа. Энэ Монгол улсад олон сайн хүн хэрэгтэй байна.
Надад ямар хүн хэрэгтэй байна гэхээр юм сайн хийдэг хүн хэрэгтэй байна. Гэтэл тийм хүмүүс нь бас цөөхөн байдаг байхгүй. Яг ороод үзэхээр хэлснийг хийдэг хүн. Үнэхээр нүүр улаалахгүй юм хийчдэг. Надад нэг хуулийн төсөл хэрэгтэй байна. Тэр хуулийн төслийг энэ байдлыг ингэж өөрчлөмөр байна. Энийг ингэж өөрчлөхийн тулд Монгол улсад ийм хууль хэрэгтэй байна гэхтэл тэрнийг сонсоод тэгээ гадна дотны туршлага, Монголын өөрийнх нь туршлага, явж байгаа үйл явц, нийгмийнхаа учир утгыг сонсоод бичээд ирдэг хүн хэрэгтэй. Ямар хүнийг хүн ажилд авдгийг гэхээр тийм хариуцлагатай хүнийг ажилд авдаг. Үнэн ч хүнийг ажилд авдаг байхгүй. Та нар гараад хичнээн сайн эрдэмтэй мэдлэгтэй болоод хариуцлага муутай байх юм бол чамайг хүн ажилд авахгүй. Нэг ийм үг байдаг. Гараас нь юм гардаг хүнийг ажилд авдаг. Нэг үүрэг өгсөн чинь тайлбар хэлээ суугаад ээж болдог. Тайлбар хэлж юусоо болохгүй. Гараас чинь юм гарч байгаа шүү дээ. Би ингэж чадсангүй өчигдөр ийм завгүй байлаа, ийм байдалтай байлаа гэж ярих шаардлагагүй байхгүй. Тэгэхээр ямар хүн ажилдаа, ямар хүн амьдралтай болдог вэ гэхээр миний харж байгаагаар болвол хариуцлага хүлээж чаддаг, гараас нь юм гарч чаддаг, юм бүтээж чаддаг хүн л сайн болж байгаа. Тийм учраас багаасаа эхлэх хэрэгтэй. Анги дотроо юунаас эхлэх вэ гэхээр манай анги одоо сайн болохын тулд бүгдээрээ нэг ийм дүрм хэрэгжүүлье гэж яриад эхлэх хэрэгтэй. Ангийнхаа дүрмийг хамтраад бич. Ангийнхаа дүрмийг өөрөө зохио. Би тэр нь ямар ажил хийх хэрэгтэй вэ? Тэр одоо гаргаж тавьж байгаа тэр шалгууруудаа тавь. Сайн хүн болох, манай анги сайн болохын тулд ийм шалгуурд хүрэх ёстой. Тэгээ түүнийг өөрсдөө хэрэгжүүлэх гэж зүтг хэрэгжүүлэхийн тулд хяналт тавь. Ангийнхаа дүрмийг бичиж чадж байгаа хүүхэд бол сургуульдаа тийм хэвшил тогтооно. Сургуульдаа тийм хэвшил тогтоож байгаа хүүхэд бол сумандаа тийм хэвшил тогтоох байхгүй. Ирээдүйд улс орондоо тийм хэвшил тогтооно. Тэгэхээр юмыг бол ярих биш, ам төрүүлж дуурах биш, гарчин төрүүлж л ажиллаж явах шүү дээ. Ингэжээж миний ойлгож байгаагаар бол сайн хүүхэд болно. Тэгээд энэ чиглэл төрийн зүгээс бид нар маш их анхаарах ёстой гэж бодсон. Би ерөнхийлөгчийн тангараг өргөөд Монгол улсын ерөнхийлөгчийн ажлыг анх хүлээж аваад миний гаргасан анхны зарлиг бол энэ иргэний боловсралтай холбоотой зарлиг байсан. Одоо би нэг зүйл баярлж байгаа. Манай боловсрал соёл шинжилгээ ухааны яам одоо бол манай боловсролын яам ингээд хамтраад энэ сурах хүчгүүдийг бий болгосон 5 сурах хүчиг. Иргэний боловсрал 1, иргэний боловсрал 2, иргэний боловсрал 3, иргэний боловсрал 4, иргэний боловсрал 5 гэдэг. Тэгээд энэ иргэний боловсрал гэж юу вэ гэдэг ингэхээр иргэний гэдэг ингэхээр жоохон хөндөй сонсогдоод ах шиг байгаа. Ямар юмыг иргэний боловсрал гэж яахээр ямар хүнийг Монгол улсын иргэн гэх үү? Монгол хүнийг Монгол улсын иргэн гин тийм үү? Тэгэхээр ямар хүнийг иргэний боловсралтай хүн гэх вэ гэхээр би бодоод байсан чи явж ирээсээ Монгол ёс заншлаа мэддэг хүнийг иргэний боловсралтай хүн гэдэг юм байна шүү дээ. Монгол тогтож байгаа тэр хууль дүрмээ хэрэгжүүлдэг хүнийг иргэний боловсралтай хүн гэдэг юм байна. Тэгэхээр монголоо мэдсэн хүнийг л монгол хүн гэж байгаа. Монголоо мэдсэн хүнийг л иргэний боловсралтай, зөв боловсралтай хүн гэж байгаа. Тэгэхээр багаас нь бидний хамгийн гол энэ сурах хүчгүүдийг бий болгосны хамгийн гол зорилго бол багаас нь та нарыг монгол үнэртэй болгох гэж оролдож байгаа. Багаасаа монгол үнэртэй хүүхэд бай. Багаасаа монгол үнэртэй хүн бай. Тэгээ багаасаа ийм монгол болчих юм бол монголын үнэртэй салхи гэж ярьдаг яг тэрэн шиг л болох хэрэгтэй. Дээрээс нь ингээд монгол хүн бий болоод монгол хүүхэд монголынхаа тухай ойлгоод монголдоо хайртай болоод монгол орноороо бахархал бий болдог. Хамгийн гол юм бол монгол улсын дархлаа бий болдог. Монгол улсын дархлаа гэдэг бол хүүхэдтэй байгаа, хүндээ байгаа шүү. Сайн эрдэмтэй хүн бол, сайн боловсралтай хүн бол, сайн хөдөлмөрч хүн бол, иргэнийхээ үүргээ биелүүлээд явж байгаа хүн бол монгол улсын дархлаа. Явж түүгээр л тодорхойлогдно. Тэгэхээр энэ иргэний боловсролын асуудал бол Монголын тусгаар тогтнол эрхчлөө, сайн сайхан хөгжилтэй заавал холбогддог ийм зүйл юм аа. Энэ боловсролын үйл ажиллагааг бид нар цаашаа явуулах ёстой гэж бодож байгаа. Энэ дээрээ би холбоод дахиад нэг 3 зүйлийг хэлье. Сая тэр сайн хүүхдийн тухай, сайн мөрөөдлийн тухай ярьсан. Ер нь эртний дээдсийн сургаж ирсэн нэг 3 юм байдаг. Сайн болохын тулд 3 юмыг эрхмэл гэж. Дахиад би нэг 3 юм хэлж өгье. Биеийн сайныг эрхмэл, сэтгэлийн сайныг эрхмэл, хэлний сайныг эрхмэл гэж. Биеийн, сэтгэлийн, хэлний. Миний ойлгож байгаагаар биеийн сайныг эрхмэлнэ. Ер нь биеийн сайн буян гэж ярьдаг. Би хөвдөө буян гэж юу гэсэн үг вэ гэхээр зөв юмыг буян гэж ойлгодог. Хүн тус болж байгаа юмыг буян гэж ойлгодог. Тэгэхээр биеийн сайн гэдэг юу гэсэн үг вэ? Миний ойлгож байгаагаар өөрөө л үлгэрэл. Ерөөсөө л биеийн сайныг эрхмэлнэ гэдэг бол бүх талаараа үлгэр жишээчл байх ёстой. Өмссөн хувцаараа, хичээлээ бичиж байгаа байдлаараа, сурж байгаа байдлаараа өөрөө үлгэрэл. Сэтгэлийн сайн. Биеийн сэтгэлийн сайн гэдэг дээр нэлээд эрэл хайгуул хийсэн, явж байгаад гол үгийг олсон.
Ерөн сэтгэлийн сайн гэдэг бол юмыг хайрлах үзэл дээр л тулгуурлаад юм байна. Чи ээж аваа хайрлна, ах дүүгээ хайрлна, эх орноо хайрлна, анги танхимаа хайрлна, одоо ном сурах бичгээ хайрлна гэдэг бол тэндээс хүний сэтгэл сайхан болд юм байна. Тэгэхээр сэтгэлийн сайн бол явж ерөөсөө хайрлах үзэл юм байна шүү дээ. Биеийн сайн юм бол үлгэрлэх юм байна, сэтгэлийн сайн бол хайрлах юм байна. Хүн юм хайрлаад ирэхээр бүтээж эхэлдэг. Хүн юм бүтээгээд эхлэхээр түүнийгээ эргүүлж хайрлаж эхэлдэг. Анги дотроо цэцэг тариад эхэлж байгаа бол тийм ээ. Ангиа сайхан байлгахыг хүсэж байгаа бол түүнийгээ цэвэрлээд эхэлж байгаа бол одоо түүнийг сайхан болгохын төлөө ажиллаж эхэлдэг. Тэгээд дараачийн нэг гол үг нь бол хэлний сайн. Хэлний сайныг явж хараад байхад бол ерөөсөө магтаал урамшуулал. Магтсан урамшуулсан зан чанар бол мөнхөд үлддэг. Баян хүнийг дагаж явдаг. Энэ хүүхэд сэргэлэн хүүхэд байгаа. Энэ хүүхэд тусч хүүхэд байгаа. Энэ хүүхэд шудраг хүүхэд байгаа юм аа гэдэг тэр зан чанарыг л магтаад түүнийг урамшуулад байвал тэр насан туршдаа тогтдог. Тийм учраас хэлний сайныг эзэмшийгвэл сайн одоо үгийг хэлдэг байх ёстой. Харамгүй хэлдэг байх ёстой. Уучлаарай гэдэг үг хэлдэг хүн бол ухаантай хүний шинж гэдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан сайн үгийг хэлдэг. Өөр нэг сургаал байдаг. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Энэ юу гэсэн үг вэ? Бодож байгаа хүүхдээ нөө аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Ингээд зүүр цэцэн үг зөвхөн чэйжлэхтэй биш. Түүнийг заавал бодох хэрэгтэй. Аавын сургаал алт. Алт гэдэг юу гэсэн үг вэ? Үнэтэй юмыг алт гэж нэрлэдэг, тийм ээ? Хүнд юм сургах чинь үнэтэй юм байна шүү дээ. Тийм биз? Хүнд юм сургах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Эрдэм гэдэг чинь хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тийм биз цааталтаа? Хүнд юм сургаж байгаа, хүнд юм зааж байгаа хүн бол хэрэгтэй юм хийж байгаа юм байна. Сургаал гэдэг бол чухал юм байд юм байна. Аав нэг юм хэлээд байна, ээж юм яриад байна. Эн чинь чухал юм надад ярьж байгаа юм байна шүү дээ. Алтнаас үнэтэй ийм зүйлийг надад хэвшүүлэх гэж миний аав ээж ярьж байгаа. Одоо тэр саяын 3 хэлсэн үгтэй холбоотой тэр сэтгэлийн сайхан, биеийн сайхан, тэр хэлний сайн гэд амны бэлгээс юу гэдэг вүлээ? Аштын бэлэг гэдэг. Энэ бол гайхамшигтай үг. Өнөөдөр чи зөв үг хэрэгэлдэг, өөрийгөө зөв илэрхийлж байгаа бол чиний ирээдүй зөв л байх болно. Тийм биз? Өнөөдөр чи сайхан үг хэлдэг, сайн зантай одоо энэнийг хэвшүүлсэн хүүхэд байх юм бол ирээдүй чинь зөв сайн болоод явна. Тэгэхээр амны бэлгээс аштын бэлэг. Чиний амнаас гарч байгаа үг бол ирээдүйд өөрийг чинь илэрхийлнэ. Амнаас гарч байгаа үг чинь сэтгэлээс чинь гарч байгаа өөрийг чинь хэв заншил юм шүү гэж ингэж ойлгох хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа бол зөвөр мөрөөд, зөв юмд хүрэхийг мөрөөд, зөв юм хийхийг бод. Тэгээд зөв илэрхийлж сур. Хамгийн гол одоо зарчим бол энэ байхаа. Ер нь явж үг үлддэг, явж үг хүнийг гомдоодаг юм аа. Ийм учраас илэрхийлэх тал дээр их сайн бодож явах ёстой. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. Энэ юу гэсэн үг вэ? Ахаа барьж аваад метрлээд байна гэсэн үг шүү дээ, тийм ээ? Шугам бариад дүүгээ барьж аваад одоо ингээд хэдэн сантиметр байна гэдэг. Ахаа алд хүндэл гэдгийн цаана бол юу гэсэн санаа байна гэхээр байнга гэсэн санаа байгаа байхгүй юу? Алд гэдэг чинь урт. Байнга. Нэг өдөр хүндлээд маргааш нь хүндлэхгүй орхиж болохгүй. Ахтай хүнд итгэлтэй хандахаар одоо чамд ах чинь яах вэ? Хүнд итгэлтэй хандна. Ахтай чи сайн хандвал ах чинь чамд сайн хандна. Тийм биз? Дүүгээ дэмж. Тэгэхээр байнгын одоо хүнд хандж байгаа тэр хандлагаар байнга байлга бусдыг одоо хүндлээ гэсэн ийм зүйл байгаа. Тэгээ эндээс нэг дүгнэлт хий. Түрүүн би ярьжсэн. За асуудлыг шийдэхийн тулд эхлээл өөрөөсөө эхэл. Өөрөө л сайн бол тэгэх юм бол орчин чинь сайн болно гэж дүгнж болох юм байна. Өөр нэг зүйл бол хандлага өөрчил тэгээд зөв илэрхийлээ гэж ингэж хэлэх юм боломжтой юм байна. За энэ дундуур асуулт асуух хүүхэд байна уу? За наа мөх төмөлн гэдэг би Орхон аймгаас сурах солилцоонд ороод баялгийн офис хүүхэд байгаа. Миний асуух асуудал болохоор сайн эцэг гэж ямар хүн байд юм бэ? Бас сайн багш гэж ямар хүн байд юм болоо? Би өөрөө малчин айлын хүүхэд байсан. Хөдөө өссөн. Миний аав ээжээс үлдсэн нэг их гол одоо санаа бол юу байдаг вэ гэхээр намайг хэрвээ буруу юм хийчихвэл хонь хариулж явж байгаад хонио нийлүүлчих юм бол айлын хоньтой нийлчих юм бол тэгээд хонио яг цагтаа одоо тууж ирээгүй ч юм уу ингээд буруу хариулах юм бол айлын хүүхэдтэй нийлээд дүрсгүүцсэн байх юм бол миний аав ээж намайг хизээч өмөөрдөггүй байсан. Харин өөр одоо хүн ирээд намайг зэмлсэн болвол тэрнийг бүр харин зэмлэхгүй яав. Дахиад нэг ташуурдахгүй яасан бол гэд хүүхдээ хизээч өмөөрдөггүй. Энэ бол багаас нь хүүхдэд юмыг ойлгуулж сургаж өөрөө авсан сургамж хамгийн сайн сургамж болдог.
Тэгэхээр миний бодлоор бол хүүхдээ тэр одоо байгаа орчноо эрхлүүлж өмөөрхөөсөө илүүтэй хүүхдтэй хал сургаж ингэж явбал зүгээр байх гэсэн нэг юм ойлголт байдгийн. Зүгээр нэг хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой их олон эрдэмтдийн үг байдаг. Инженашийн хөх судар дээр хүртэл бичсэн байдаг. Нэг ийм үг байдаг. Насаар нь ялгаж одоо аав ээж нарт хандаж хэлж байгаа юм. Би хүүхдүүдэд хандаж хэлж байгаа. 1-3 наснд нь хүүхдийг 1-3 наснд нь хаан мэт таг гэсэн үг байдаг. Хаан мэт таг. 4-6 наснд нь хатан мэт тойл. 6-аас 15 наснд нь харц мэт зөвл. 15 наснаас дээш болоод ирэхээр харц мэт сурга гэж байгаа. 15 наснаас дээш болоод ирэхээр хань мэт зөвл гэж. Энэ үгнүүдийн утгыг ойлгож байна уу? Миний ойлгож байгаагаар тэр тах гэдэг үг, тойл гэдэг үг, тэр сурга гэдэг үг, тэр одоо зөвл гэдэг үгэн дотор энэ үгний гол байна гэж ойлгож байгаа. Хаан мэт тах 1-3 наснд нь. 1-3 настай хүүхэд бол юм сайн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тэр хүүхдэд хэрэгтэй бүхэл юмыг хийж өгжөөл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Уйлбал сүүгийг өгжөө, тэгээд өлгийг нь сольжоо, живхийн сольжоо гэсэн ийм л үг гэж ойлгож байгаа. Хатан мэт тойл гэдэг бол одоо 3-аас 6 наснд нь тэр хүүхэд ариун цэвэрч байхын тулд яг нүрийн угаалгаа сургачих, зөв сургачих. Яг тэр одоо хатан хүн гэдэг бол ямар ариун цэвэрч, ямар ёс зүйтэй хүн байх ёстой. Тэр юм руу хүүхдээ сурга. Тэгээд 6-аас дээш гараад ирэхээр харц мэт сурга гэдэг бол харц мэт сурга гэдэг бол миний ойлгосноор одоо тэр хүүхэдтэй юм заа. Өөрийнхөө мэддгийг, өөрийнхөө амьдралаар олж авсан сайн туршилгаа заал гэсэн. Одоо юмыг сурга, юмыг заа. Заахтаа жоохон өндөр шаардлагатай заа гэсэн. Харц гэдгийн цаана өндөр шаардлагыг хэлж байгаа. Түүнээс биш хүүхдийг дээрлэхэд байна гэсэн үг биш. Дарамтлаад байна гэсэн үг биш. Өндөр шаардлагатай, шалгууртаа даалгавар өгсөн бол заавал шалгадаг бай гэсэн үг. Тэгээд 15 наснаас дээш болоод ирэхээр хүүхдтэйгээ яа гэж би хэлсэн. Хань мэт зөвл. Зөвлж ярьж. Одоо 15 наснаас дээш болсон тэр хүүхдтэй яг өөрийнхөө адилаар өдрийн 15 настай хүүхэд одоо 50 хүрж байгаа хүнтэй ижилхэн тийм хэмжээний мэдээлэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр хоорондоо зөвлж асуудлыг шийддэг байна. Хүүхэд чинь одоо сэтгэлээр унтсан явж идэг юм уу? Болохгүй байгаа бол миний охин яав, миний хүү яав, юу дутагдав, юу болов? Би ингээд нэг ийм зүйлтэй тулгараад гээд тэгвэл наадах чинь ингэж шийдвэл зүгээр байдгийн гэж дандаа ингэж зөвлж ярьж ингэх юм бол хүүхэд зөв зам руугаа орно. Тэгэхээр энэ бол их тийм гол одоо арга юм болов уу гэж би ховдоо боддог. Тэгээд эндээс би нэг дүгнэлт хийсэн. Хүн болвол хамгийн амархан засардаг. Хүн ч өөрөө амьд байгаа л тийм ээ, амьд. Бүх амьд амьтантай зөөрлж үзэх юм бол хүнд нэг л сайн чанар байна. Хамгийн амархан засал авдаг. Ягаад хүн хамгийн амархан засал авдгийг ингээд би бодоод байсан чинь хүн өөрийнхөө хийсэн зүйлээ эргэж боддог. Алдсан алдаа байгаа бол түүнийг байнга эргэж санаж яадаг. Ийм учраас хүн болвол ерөөсөө муу хүн гэж байхгүй, муу хүүхэд гэж байхгүй. Тийм учраас тэр хүнийг сайн болгохын тулд, засахын тулд жаахан алхам хийх юм бол хүн чинь хамгийн амархан засардсан байна. Сургууль дээр хамгийн муу нэртэй, ангидаа хамгийн муу сурдаг гэсэн юм зүйл байхгүй. Жаахан дэмжээлэг. Тэр хүүхдэд нэг жаахан юм дутуул байгаа. Жаахан юм бодвол, жаахан юм ухааруул. Эргэж юмаа бодох, гүнзгий бодох юм чадвартай учраас хүн бол хамгийн амархан засал авдаг юм гэдгийг л би энд хэлэх гэсэн юм. Тэгэхээр ер нь хүн гэдэг амьтны бас нэг одоо хамгийн чухал зүйл байдаг. Одоо хүний та нар анги дээрээ харж байгаа байх. Явж нэг юм үг байдаг. Хүн бол ерөөсөө хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг гэж. Хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсдэг. Эргэн тойрон орчноороо дэмжүүлэхийг хүсдэг. Хүн бол хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө амьдарч байдаг. Тэр бүх гол одоо тэр хүнийг хөдлөж байгаа юмыг ингээд нээгээд харахаар тийм утга агуулга байдаг. Тэгэхээр тэр хүн өөрөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрөө хичээх хэрэгтэй. Бусад орчиндөө нөлөөлж бусдыг татах хэрэгтэй. Тэгэхээр энэ зан чанарыг байнга дэмжиж өгж явах ёстой юм уу да гэж ингэж боддог. Дээрэс нь хүн бүхэн одоо мундаг ямар нэгэн төрлийн спортоор юм уу, ямар нэгэн төрлөөр хамгийн мундаг байх шаардлагагүй гэж ингэж бодож байгаа. Хүн бүхэн ямар байх шаардлагатай вүлээ? Сайн хүн л байх шаардлагатай. Сая сайн хүүхдийн тухай, сайн хүний тухай, сайн аав ээжийн тухай асууж штэ. Хүн бүхэн заавал одоо математикч байх албагүй, тийм биз? Гэхдээ хүн бүхэн заавал сайн ээж байх ёстой, сайн аав байх ёстой, сайн хүн болох ёстой. Тэр сайн хүн болох бол өөрт чинь тавьж байгаа шаардлага шүү. Тэгээ сайн хүн болохын тулд хүүхдээсээ эхлэх ёстой шүү гэдэг энэ зүйлийг би бас энд хэлэх гэсэн юм аа. За өөр заах энэ.
намайг Эрдэнэ Улиг гэдэг би Сангийн Аяхан дүүргийн 90-р цогцлбор 3 дугаар баг сургууль сурдаг. Хүүхэд болгон мөрөөдөлтэй байдаг. Тэгээд өөрийнхөө мөрөөдлөөр ирээдүйд ажиллах уу эсвэл аав ээжийнхээ хэлсэн мэргэжлэр ажиллах уу, аливаар нь ажиллах вэ гэдгийг асуух гэсэн юм. Одоо яг хүүхдэд тохиолддог нэг асуулт шүү дээ ер нь. Аав ээж нь за миний охин чи ер нь эмчил болвол зүгээр дээ гэд. Гэтэл охин бол өөр юм болохыг бодож иж магадгүй. Чи ямар хүн болохыг мөрөөддөг юм? Юу болохыг мөрөөддөг? Аав ээж чинь чамайг юу гэж хэлдэг юм? Би сансрын нисгэж болохыг мөрөөддөг. За чи сансрын нисгэж болохыг. Аав ээж чинь юу гэж хэлдэг юм? Аав ээж болохоор эрдэмтэн бол гэдэг. Эрдэмтэн бол гэдэг тий. За сайн байна. Тэгэхээр ер нь хамгийн гол зүйл бол явж хүн өөрийнхөө шийдвэр гаргах бол их зүгээрээ гэж боддог. Аав ээжийнхээ хэлж байгаа үгийг заавал сонсох хэрэгтэй. Аав ээж гэдэг бол өөрөөс чинь 20 ах, өөрөөс чинь 30 ах. 30 жил одоо 30 жилийн өмнө өөрөөс чинь өмнө амьдарч ирсэн учраас тэр хүн болвол чамд муу юм хэлнэ гэж бараг байхгүй. Тийм учраас аав ээжийнхээ үгийг их сайн сонсох хэрэгтэй. Эрдэмтэн сансрын нисгч болж болно үстэй. Бас сайн тийм ээ. Эрдэмтэн сайн сансрын нисгч байж болно. Тийм учраас хамгийн сүүлчийн шийдвэрээ бол өөрөө гаргах хэрэгтэй. Ер нь хүүхэд сайн болохын тулд сансрын нисгч байхын тулд би юу хийх хэрэгтэй? Би ямар онолыг сайн үзсэн байх ёстой? Би ямар номыг сайн үзсэн байх ёстой вэ гэдээ одооноос л өөрийгөө дайчилж ингэж л явах хэрэгтэй. Тэгж жагаад өөрөө дайчлаад ингэж яваад ирэхээр өөрийн чинь нэг сайн чанар гарч ирнэ. Ер нь өөрийгөө эхлээд олж авах хэрэгтэй байгаа юм да хүүхдүүдийн хамгийн гол юм бол би юунд дуртай вүлээ? Би юу хийх дуртай вүлээ? Би юунд авьяастай вүлээ? Манай найзууд намайг юунд авьяастай гэж хэлдэг вүлээ? Тэр нэг ганц зүйлээ байнга тордож явах хэрэгтэй. Хажуугаар нь тэр сайн хүн болдог, тэр сайн авьяасыг одоо бий болгодог зүйлүүдийг байнга усалж явж явах ёстой гэж ингэж хэлэх гэсэн юм. Тэгээ би түрүүчийн ярьжсэн зүйл рүүгээ эргэж оръё. Хүн бол хамгийн амархан заслаа авдаг гэж. Хөдөө ингэж явж байхад газар царцаа явж байгааг хараад зарим хүүхэд яадаг уу? Айдаг. За зарим нь бол сонирхдаг, тийм биз? Зарим хүүхэд бол гүйж очиод дэвсдэг. Зарим хүүхэд очиод барьж авдаг. Тэгэхээр хүүхэд бүхэн өөр өөрийн зантай байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд бүхэн өөр өөрийн зантай байгаа болвол тэр сайн юм хийж байгаа. Нэг хүүхэд тэр царцааг барьж аваад инкрилж болно. Одоо монголчууд ингэдэг. Гэрт хөдөө байж ит гэрт могоо ороод ирсэн юм тохиолдол байдаг. Гэрийн хажууд могоо явж идэг. Тэгэхэд монголчууд очиод дэвсдэггүй тэр могоог одоо үргээж барьдгүү. Толгоон дээр нь очиод жаахан сүү тусаагаад тэгээ сүүлнээс нь ингэж өргөөд дахиад нэг модоор толгоон хэсгийг өргөөд тэгээд хол аваач тавьдаг. Тэр царцаа орж ирсэн гэрт явж байгаа бол тэр царцааг очиод дэвсэх хэрэггүй. Зүгээр барьж аваад алган дээрээ гаргаад тэгээд байгаль тавьчих. Тэр царцаа зүгээр л явж байгаа буруу газар л ороод ирсэн байхгүй дээ. Тийм биз дээ. Тийм учраас өөрөө нэг өдөр буруу газар орцсон явж иж магадгүй шүү дээ. Тэр чинь бас амьтан учраас. Тэгэхээр зүгээр л инкрилээл хайрлаад энэ амьд амьтан байна гээл дэмжээл байх ёстой газар нь царцаа чи гэрт явж иж болохгүй, манай одоо тавган дээр явж иж болохгүй, чи бол гадаа л нисч явах ёстой амьтан. Намайг Номин гэдэг би Цахваа аймгаас Дорнот аймаг руу сурах солилцоонд хөтөлбөрт явж исэн. Тэгээд хүн болгон багаасаа мөрөөдөж зорилготой хүрэхийн тулд би сургууль сурдаг гэж боддог. Тэгэхээр яг бидний сурах орчин ямар байвал тохиромжтой гэж та боддог вэ? Тэгээ түрүүн би орчны тухай ярьсан. Өнөөдөр манай энэ төрийн зүгээс, аав ээжийн зүгээс хамгийн их анхаарахар зүйл бол одоо ингээд хичээл эхлэх гэхээр харж байхад мэдээ сонсож байхад цэцэрлэг баг байна гээл. Одоо та нарын аав ээж тэгж байгаа үстэй тийм ээ. Дүүнэрээ чинь цэцэрлэг төгөх гэсэн цэцэрлэг олдохгүй байна гэд. Өнөөдөр Монголд 70 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаа. 70 хүүхэдтэй цэцэрлэг барья гэвэл өнөөдөр 1000 цэцэрлэг барих хэрэгтэй. 150-ыг барья гэвэл 150 хүүхэдтэй цэцэрлэг барья гэвэл 500 цэцэрлэг барих хэрэгтэй. Хүүхдээ олон болгохын төлөө монголчууд олуулаа болохын төлөө бид нар бодлого явьж байгаа. Энэ дээр энэ орчныг бүрдүүлэхийн төлөө төрөөс заавал дэмжлэг үзүүлэх ёстой. Хувийн дээр бизнес хийж байгаа улсууд дэмжих ёстой. Цэцэрлэг олон болоод ирэхээр цэцэрлэгийн дараа хүүхд юунд явдаг вүлээ? Сургуульд явдаг. Сургуулийн олон болгож барьж өгөх хэрэгтэй. Олон хүүхд төрж ийн гэдэг бол төр хэмэлгүүд сайн байх хэрэгтэй. Их баригчид бий болох ёстой. Хүүхдийн эмч нарыг дэмжих ёстой, тийм ээ. Тэгэхээр энэ орчныг бий болгохын тулд төр болвол маш хэдвэхтэй ийм үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ орчин болвол хамгийн чухал юм шүү гэж би хэлэх гэсэн юм. Тэгээд хүүхэд төрөх гэсэнтэй холбоод би нэг саяын хичээл рүүгээ эргээд ороход хүүхэд төрөхөд 3 юм бэлддэг. Юу бэлддэг вүлээ? Дүүчин төрөхөөр өлгий бэлдэнэ үстэй. Хамгийн түрүү өлгий бэлдэнэ. Сүү өгч нь хаана байна? Ээжийн мөм сүүгүү бол сүү хайх хэрэгтэй болно. Ээж нь ажилдаа бол хүүхдээ хөхүүлж чадахгүй бол сүү өгж нь бэлддэг. Дараа нь юу бэлддэг вүлээ?
Нэрийг бэлддэг тийм ээ. Нэрийг аав нь нэр бодцсон явж яадаг штэ. Охиндоо ийм нэр өгнө гэдэг. Тэгэхээр миний харж байгаагаар баг эндээс эхлэмээр юм шиг санагдаж байна. Сүү өгж бэлдэж гин гэдэг бол тэр хүүхдийн хоолыг бэлдэж гин гэсэн үг тийм биз? Тэр хүүхэд цэвэр зөв хооллож тэр дотроосоо зөв байж эрүүл өсөх тэр орчныг бэлддэм байна. Тэр орчныг бэлдэхийн тулд төрөөс сургуулиас ээж аваас тэр хүүхдийн одоо тэр ах эгч нар нь тэр зөв зүйлийг хийх ёстой. Өлгий бэлдэнэ гэдэг тэгвэл юу бэлдэж гин гэсэн үг? Хувцсыг бэлдэж гин гэсэн үг тийм ээ. Гадна талын бэлдэж гин гэсэн үг ч тийм ээ. Хувцас хунар одоо гадна тал нь. Хүүхэд заавал үнэтэй юм өмсөх хэрэггүй. Хүүхэд хэрэггүй юм өмсвөл зүгээр шүү дээ. Цэвэрхэн л байвал болоо байхгүй тийм биз дээ. Тэгэхээр тэр гадаад орчин өөрөө цэвэрхэн байх тусам хажуудлын хүүхэд чамаас үлгэр жишээ аваад цэвэрхэн болдго юмаа гэж би хэлсэн шүү дээ. Ер нь нэрэм бодвол хичээ, нүрэм бодвол угаа гэсэн үг байдаг юм бас. Тэгэхээр нүрээ халтар байлахгүй гэж бодох юм бол байн угаадахтай адилхан нэрээ бодох юм бол хичээгээд явж явах хэрэгтэй. Тэгээд нэр өгнө гэдэг юу гэсэн үг вэ? Нэр өгнө гэдэг бол тэр хүүхдийг хүн гэж нэрлэж байгаа. Хүн болгож байгаа. Одоо та бүхэн бүгдээрээ нэртэй биз дээ. Ямар ч нэргүй байсан бол юу байх вэ? Одоо чамайг ялгах аргагүй шүү дээ. Тэгэхээр нэр өгнө гэдэг бол маш их чухал юм байгаа байхгүй юу? Дуудах нэрийг юу гэдэг вүлээ? Аав ээж өгдөг. Дуурс халдрыг өөрөө бий болгодог. Нэр хугарахаар яс хугар. Хүний нэр хүн дунна гэдэг бол тэр яс хугарж байгаагаас илүүтэй ийм одоо хэцүү зүйл юм а гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэгэхээр хүүхэд төрөхөд тэр гурван зүйлийг бэлдэнэ гэдэг бол цаанаа ийм учир утга байна шүү. Сая миний ярьсан олон зүйлтэй эргэж холбогдож байгаа. За, тэнд нэг хүүхэд гараа өргөснө төрөө. Намайг Золцоо гэдэг би Булган аймгийн Сайхан сумаас сураг цөлцөө нэвтрүүлэгт Улаанбаатар хотод солилцсон. Тэгээд танаас Монгол ёслогоо гэж ямар ёслогоо хэлэх вэ гэж асуумаар байна. Монгол ёслогоо гэдэг та бүхэн сая дуулахдаа зүрхэн дээр гараа авсан тийм ээ. Энийг бол одоо баг сургууль заасан байна. Би өөдөө үүнийг дэмждэг. За бүгдээрээ л альва нэг зүйл дээр зүгээр юмыг хэвшүүлэхийг хэлдэг болов уу гэж боддог юм. Би тэр Монгол ёслогоо гэдэг дээр надад төрсөн нэг санаа байгаа. Одоо хүмүүс нэг Монгол ёслогоо гэдээ ёслоод байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр Хүннүүгийн 2220 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Тэнгэрийн хүү гэд жүжиг гарсан. Би тэр Тэнгэрийн хүү гэдэг жүжигийг Драмын театрт очиод үзэж байхад тэнд жүжиглж байгаа тэр Хүннүүгийн дүрийг бүтээж байгаа улсууд тэр Монгол ёслогоогоор ёсолж ирсэн. Ингэж ёсолж ирсэн. Ингээд харсан чинь надад юу харагдсан бэ гэхээр ингээд ёсолж байгаа хүнийг харсан чинь Монголын газрын зураг харагдсан байхгүй. Тэгж байгаа та нар хардаа. Яг энэ тохоогоо нуглаад алгаа жоохон ингээд ингэхээр баруун зүүн тал нь тийм ээ. Тэр баруун талын аймаг зүүн тал нь энэ толгооны хэсэг нь юу харагдаж байна? Хөвсгөл. Тэгж байгаа биз? Ингээд доошоогоо ингээд ирэхээр манай говь нутаг, тал хээр нутаг харагдаж байгаа биз дээ. Ерөөсөө энэ Монгол ёслогоо гэдэг чинь Монголын газар нутаг. Би энэ Монгол улсын иргэн, би энэ Монгол улсын эзэн, би энэ Монгол хүн гэдгийг харуулж байгаа гайхамшигтай ёслогоо юм байна гэж. Би өвдөө нэг зүйлийг сонсч байсан. Эзэн Чингис хаан хянон дээр хүртэл гардаг. Бүсээ ингэж одоо хүзүүн дээрээ тавиад тэнгэр тандаад ингээд ёслоод ингээд 3 өдөр одоо юм ярьсан 3 өдөр одоо тэнгэртээ залбирсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эзэн Чингис хаан гэснээс энэ жил эзэн Чингис хааны маань мэндэлсний хэдэн жил болж байгаа вэ? 850 жилийн ой болно. Тэгээд олон эрдэмтдээ ярьсаар байгаа Чингис хааныхаа 850 жилийн ойг бид нар 11-р сарын 14-нд тэмдэглэхээр болж байгаа. Ингээд яриад бүх түүхийн сурах бичиг олон зүйлийг үзээд байсан чинь Чингис хаан маань 11-р сард мэндэлсэн. 11-р сарын 14-нд мэндэлжээ гэж бүр ерөнхийлөгчийн зарилгаар энэ бүхнийг эрдэмтдийнхаа одоо судалгаан дээр үндэслээд тогтоосон байгаа. Ер нь ийм альва ёсолгоо, альва зан үйл гэдэг бол тэр Монголтойгоо, Монголын газар нутгатайгаа ёс заншилтайгаа уялдвал зүгээр. Жишээлбэл төрийн далбааны өдөр гэж байдаг. Төрийн далбааны өдрийг хизээ тэмдэглэдэг үлээ монголчууд? 7 сарын 10-ны өдөр тэмдэглэдэг тийм 7 сарын 10 ерөнхийлөгчийн зарилгаар 7 сарын 10 тэмдэглэдэг. Тэгэхээр Монгол гэж үзэж байгаа Монголоос хүндэтгэх ёстой тэр бүх зүйлээ бид нар авч үлдэх хэрэгтэй. Ингэжээж Монгол хүн болдго юм аа гэдгийг хэлэх гээд байна. Хичээлийн цаг маань өндөрлөх тийшээ дөгч जैन. Одоо энэ үеэр энэ одоо хичээл зааж байгаа үеэр миний өмнө хэлсэн зүйлээс асуухар зүйл байна уу? Та нэг ингэж хэлсэн, ийм дүгнэлт хэлсэн, би ийм зүйлтэй санал нэг байна. За. Сайн байна уу? Намайг Баярагийн Номдэр гэдэг 11-р сургуулийн 11А ангийн сурагч. Хүн өөрт байгаа авьяас мэдлэгээ хэрхэн олж нээх вэ? Ер нь найз нөхдөдөө сууж агаад ярих хэрэгтэй. За хэдүүлээ өөрт байгаа сайн чанарынхаа тухай ярив. Би яг өөрийгөө ямар хүн бэ гэдгийг би сайн мэдэхгүй байна. Би өөрийн чинь бол одоо найзыгаа би бол өөрийн чинь тухай бол мэднэ гэд найзынхаа тухай яриад эхлэх хэрэгтэй. Тэгэхээр найз чинь яах вэ? Өөрийн чинь тухай ярьж эхэлнэ.
Тэгээд тавуулаа зургуулаа суужгаад ингээд ярилцах юм бол өөрийгөө олоход бол ер нь ламархан олно. Сайн чанарын чинь ч хэлнэ, айгүй бол муу чанарын чинь ч хэлнэ. Дандаа муу байгаад байснаас муу чанараа мэдэж аваад хаюул зүгээр. Би түрүү нэг сурахын, сайн юм болохын, сайн юм сурахын нэг аргыг би хэлсэн шүү дээ. Муу юмн дээр бол ингээд хаяад яваад сайн юм болвол цаашаа аваад хураагаал бэхжүүлээл өөрийн эрдэм болгоол яваад байгаараа гэж ингэж хэлсэн. Сайн мань уу, намайг Цогцол гэдэг. Би Сүхбаатарын нэрмжид 2 дугаар сургуулийн 11-р ангид суралцдаг. Тэгээ танаас асуух зүйл маань болохоор таны өнөөдрийн амжилтанд хүрээтэй нь гол баримталж явдаг зарчим тулгууртай нь юу вэ? Би зүгээр өөрийгөө сайн аав байхыг хичээдэг. Тэргээрээ миний хамгийн гол нөлөөлсөн зүйл бол зөвхөн өөрөө хичээгээд зогсохгүй бусдаас суралцахыг хичээдэг. Бүр хүүхдүүдээсээ сурахыг би бол эрхэмлдэг. Хүүхдүүдийнхээ гаргаж байгаа тэр зан ааш, хүүхдүүдийнхээ гаргаж байгаа тэр байгаа зүйлээс суралцахыг бол хичээдэг. Дээрээс нь сая миний хэлсэн өнөөдөр хүн болох багаасаа гэж та бүхэнд орж байгаа энэ хичээл дээр саяхан яригдсан бүх зүйл бол миний амьдралд нөлөөлсөн зүйл. Би хөдөлмөрч хичээнгүй байх ёстой гэж хэлсэн тийм ээ. Шударгуу байх ёстой гэж хэлсэн та бүхэнд. Дээр нь тусч хичээнгүй тусч байх ёстой, их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлсэн. Биеийн сайныг эрхэмлж өв. Хүн 3 юм эрхэмлвэл биеийн сайныг эрхэмл, нөгөөх нь юу вэ? Хэлний сайныг эрхэмл, нөгөөх нь сэтгэлийн сайныг эрхэмл. Юм хайрл гэдэг бол юм бүтээ гэсэн үг. Юм бүтээн гэдэг бол хайрлна гэсэн үг. Юм бүтээн гэдэг бол хийн оролцсон гэсэн үг. Тэгэхээр идэвхтэй л хүүхэд байх хэрэгтэй. Альваа зүйлд оролцож ээж хүнээр өөрийнхөө ирээдүйг тодорхойлуулдаг биш, өөрөө оролцож ээж өөрийнхөө ирээдүй, өөрийнхөө амьдралыг л тодорхойлдог байх явдал бол хамгийн чухал. Миний бодлоор бол амьдрал гэдгийг ганц үгээр илэрхийлэх юм бол би сурах үйл явц л гэж хэлнэ. Суралцах үйл явц. Намайг Гисүүгэн гэдэг. Би Сонгон хайрхан дүүргийн талт сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Тэгээд би танаас нэг асуулт асуух гэсэн юм аа. Хүүхэд яагаад төрөхтэй уйлж төрдөг юм болоо? Хүүхэд яагаад уйлдаг юм? Ерөөсөө хүүхэд төрөхтэй та нарын дүүнер төрөхтэй уйлж төрсөн өөрөө гарахтаа хачин жигтэйхэн чаралж ээжээсээ гарч ирсэн шүү дээ. Яагаад би ингээд бодохоор тэр хүүхэд ээжийнхаа дотор 9 сар байхдаа маш их зүйлийг хүлээсэн л гэж боддог. Эх орноо сансан учраас уйлж байгаа. Тийм ээ? Ээж аавыгаа сансан учраас уйлж байгаа. Бушуухан төрөх юмсан гэж бодсон учраас уйлж байгаа шүү дээ. Тэгээд их юм сурах юмсан, сайн хүн болох юмсан. Магадгүй тэр хүүхэд Монгол эх орондоо сайн юм бүтээх юмсан гэж их хүссэн байж магадгүй байхгүй. Тийм учраас гарч ирээ тэсгэлгүй чаралдаг. Намайг Гэрэл Цэцэг гэдэг. Би Өөр хангаан аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10 дугаар ангид сурагч. Тэгээд Өөр хангаан аймгаас Хинтэн аймгийн Дадал суманд сурах солилцоогоор солигдсон. Тэгээд өнөөдөр та хичээлийн захтаа зүр цэцэн үгээр жишээ авч хичээл орлоо. Тэгээ яагаад зүр цэцэн үгээр хичээлээ заах болсон юм бэ? Тэрийг тайлбарлаж өгнө үү? Тэгэхээр зүр үг гэдэг юу гэсэн үг вэ? Их эрдэм мэдлэгийг хоёрхан үгэнд багтаага хэлсэн байгаа байхгүй тийм биз? Тэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгний тухай магадгүй 10 ном бичиж болно. Гэхдээ тэр 10 номыг явуулж жагаад яг нэг тарин мэт хоёрхан үгэнд багтаагаад хоёрхан өгүүлбэрт багтаагаад хэлсэн байдаг учраас энэ зүр цүцэн үгийг мэдээд тэгээд энэ тухай яриад энэнийг улам нээгээд байх юм бол энэ зүр цэцэн үг чинь ингээл нээгдэж байгаа ертөнц шиг, нээгдэж байгаа цонх шиг, шин газар нутаг шиг улам их зүйлийг чамд хэлж өгөх болно. Ийм учраас энэ зүр цэцэн үг гэдэг бол их чухал юм шүү гэдгийг би хэлэх гэсэн. Зүр цэцэн үг бол дандаа сайн үгнүүд байдаг. Дандаа оюун ухаан шингэсэн үг байдаг учраас хүүхдүүд бол чэйжилж байвал зүгээр байхаа гэж бодож байгаа. Би энд ирсэн хүүхдүүдээс бас сонсч байсан. Сурагч солилцоогоор та нар чинь хөдөө явсан хүүхдүүд бас энд байгаа юм билээ шүү дээ. Тийм ээ? Хөдөөний бас олон хүүхдүүд энд ирж байгаа. Ер нь сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдний гараа өргөдөхтэй. Энд оролцсон хүүхдүүд. За энэ бол би хувьдаа ингэж боддог юм. За их баярлалаа. Хүн болох багаасаа гээд энэ жил би хичээл зааж байна. Олон аав ээж, олон хүүхдүүд, олон багш сургууль хүмүүжүүлэгчдэд энэ санаа хүрж байгаа байхаа. Хүнийг багаас нь хүмүүжил, хүн багаасаа өөрөө ихэл, хүүхэд багаасаа хичээ гэдэг энэ зүйл бол зүгээр үлдэхгүй байх гэж бодож байгаа. Ягаад би ингэж хэлж байгаа нөхөр нодон би хичээл зааж байхдаа энэ сурах солилцооны тухай ярьж байсан тийм ээ. Улаанбаатарт амьдардаг хүүхэд наад зах нь хөдөө орон нутагт 100 та нар бол голдуу хөдөө орон нутаг аав ээж ах дүүгээр очсон л байх гэж бодож байна. Найз нөхдөөрөө очсон байх. Төрөл садангаараа заавал очих хэрэгтэй. Зөвхөн 100 очдог биш. Нэг хавар
хөдөөгийн нэг сургуульд очиод нэг сар хичээллээд үзэхэд маш сонирн байгаа үстэй тийм ээ. Хөдөө байгаа хүүхдүүд хотод ирээд нэг одоо сар энд сураад ах トゥ угиндээ байвал би дахиад энийг уриалах гэсэн. Манай энэ Монголын олон нийтийн телевиз бүр нэвтрүүлэг гаргасан байлээ. Би хаяа үздэг. Би энд маш их баярлдаг. Энэ зүйлийг байнга дэмжээсэй. Ерөөсөө энэний гэрээсээ л эхэлчих хэрэгтэй. Хотод ах トゥ нь байдаг хүүхдээ айл байх юм бол хот руу нэг хүүхдээ явуулаад ойролцоо насных нэг хүүхдийг гэртээ сар байлгаад ингээл бүх сургуулиуд Улаанбаатарын бүх сургуулиуд магадгүй хөдөөгийн нэг сургуультай холбоотой л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сурах солилцоог байнга хийх юм бол хүүхдийн ертөнцийг нээж өгж байгаа. Говийн нэг аймагт очиж 3 сар сураад, Баруун аймагт очиж нэг 3 сар сураад, дахиад Зүүн аймагт очиод нэг 2 сар сураад үзтээ. Одоо чи хүүхэд байхдаа Монголоо нээгээд, хүүхэд байхдаа маш олон найз нөхдөдтэй болж байгаа. Энэ хүүхд солилцоогоор явж байгаа улсууд өөрийн аав ээжтэй очисон одоо айлынхаа аав ээжийг аав ээж гэж дуудаад явж байгаа үстэй тийм ээ. Дахиад шинэ аав ээжтэй дахиад одоо ийм шинэ ах トゥ нартай болж байгаа. Өөр нэг монголчуудын гайхамшигтай зүйлийг би энд хэлэх гэсэн. Монголчуудын ахуй амьдрал дотор байдаг. Үлгэр ярихдаа дандаа ийм том зүйлээр ярьдаг, домог ярьдаг. Хамуутай хар даагтай хүүхэд нэг тийм жижигхэн хүүхэд гарч ирээд атгаалжин 15 толгойтой атгаалжин мангасыг одоо атгаалжин хар мангасыг ялдаг ийм үлгэрүүд байдаг тийм ээ. Тэр юуг харуулж байна? Юу гэсэн үг вэ? Ухааныг харуулж байгаа тийм. Дээрээс нь юу гэсэн үг вэ? Бид чинь бас цөөн хүн амтай үндэстэн байхгүй юу? Яагаад монголчууд ийм хүчтэй, байнгын түүхэндээ ийм одоо улс орн маань ингэж явж бидний өвөг дээдсийн улс орныг бидэнд авчирж өгсөн бэ гэхээр тэр цөөн хүний хүч бол тэр юмыг агуу том хардагтаа л байдаг. Тэр домог, тэр үлгэр дандаа томруулж бодуулж байгаа байхгүй юу? Би хэдийгээр хүүхэд байгаа боловч үнэхээр тийм том амжилтанд хүрч болох юм байна. Тэр одоо бүхнийг дийлэгч тэр хар санаатай муу юмыг бол би дийлж чадах юм байна. Би сайнаар явах юм бол уулын чинэн харыг туулан чинээ цагаан гүйцэтгэ гэж үг байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлээс авах юм бол ийм одоо их чухал санаанууд бас энэ дээр би хэлэх гэсэн юм. За намайг Мэдсайхан гэдэг би сурах солилцоо хөтөлбөрт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаануур сум руу солигдсон. Тэгээд гадаад Монгол хоёрын алиг нь эхэлж сурах нь зөв бэ? Хүүхдэд багаас нь бүр багаас нь тэр одоо монгол хэлийг заах хэрэгтэй. Ер нь хүүхдэд гадаад хэл заая гэвэл одоо бүр 1-р хэл болгоод гол хэл болгож оруулыг бол 5-р ангиас хойш заасан дээр юм бэл. Олон аав ээжүүд гадагшаа хүүхдтэйгээ яваад гадаа хүүхдэн төрөөд эхлээд одоо өөр хэлээр хэлд орцсон хүүхдүүд эргэж монгол хэлээ сурах гэж маш их хүнд байдалд ордог. Энэ бол алдаа болсон байдаг. Тийм учраас хүүхэд бүхэн эхлээд монгол хэлээ сайн эзэмших хэрэгтэй. Монгол бичгээ сайн эзэмших хэрэгтэй. Эхлээд монгол хүн болоод ав гэж байгаа шүү дээ. Эхлээд сайн монгол хүн болоод авах юм бол дараа нь чи гадаад хэл сурж болно. Дараа нь чи олон орноор явж болно. Олон одоо гадны сайн сургуульд очиж суралцж болно. Тийм учраас хамгийн гол юм бол эхлээд монгол хүн болох. Эхлээд тэр монголын үнэртэй болох асуудал хамгийн чухлаа. Үндсээ мэднэ гэдэг бол тэр бахархлыг төрүүлдэг. Би түрүүн хэлсэн шүү дээ. Монголоо мэдээд ирэхээр монголоороо бахархмаар санагддаг. Бахархмаар санагдаад ирэхээр түүнд оролцож улам гоё болгомоор санагддаг байхгүй их орноо. Тийм биз дээ. Альва улс орны ирээдүй бол миний ойлгож байгаагаар юунаас шалтгаалах вэ? Явж хүнээсээ шалтгаална. Тийм биз? Хүн нь сайн байх юм бол улс орон ирээдүйтэй байна. Тэгэхээр хүний сайн юунаас шалтгаалах вэ? Одоо хүүхдээсээ шалтгаална, тийм биз? Тэгэхээр ер нь бол нэг юм үг хэлж болно. Улсын сайн хүнээсээ бичээд авчих. За энэ бол миний хэлэх гэсэн зүгээр цэцэн үг. Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ. Ийм зүгээр цэцэн үг сонссон уу? Би хөвдөө энэ хичээлд бэлдэж байгаад өөрөө нэг ийм зүгээр цэцэн үг зохиосон юм. Та нар ч гэсэн ийм зүгээр цэцэн үгнүүд зохиож болно. Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ. Тэгэхээр үнэхээр сайн улс болъё, амжилтанд хүрье, өндөр хөгжиж, ирээдүйтэй орн болёо гэж бодож байгаа бол хүүхдээ л зөв болох, хүүхдээ сайн хүмүүжүүл. Хүүхдүүд сайн болъё гэвэл би яа гэсэн бэлээ? Өөрөө хичээ гэсэн тийм ээ? Өөрөө хичээ, өөрөө хий гэсэн биз? Хамгийн гол нь. Тэгээд хүнд хандж байгаа хандлага өөрчил. Ингээл чи сайн хүн болно. Ингээл Монгол орн сайхан болох байхгүй юу? Ингээд Монгол орн сайн байж, Монголын ард түмэн сайхан хүмүүс болж, монголчууд бүгдээрээ амжилт олж, Монгол орн тусгаар тогтносон, Монгол орн эрхчлөөтэй, Монгол орн маань хөгжил дэвшилтэй байх ёстой. Айл гэр бүхэн одоо сайхан уур амьсгалтай, эвсэг найрсаг байх ёстой. Хүн бүхэн, хүүхэд бүхэн сайн байх ёстой. Ингэж чадах юм бол Монгол улсын нэр дэлхийд цуурайтсан
ийм одоо сайхан улс орн болноо. Та бүхэн эх орноороо бахархаж сайн хүн болоороо гэдгийг энэ хичээлийн төгсгөлд хэлье. Их баярлалаа. Ийхүү Эрдмийн баярын эхний өдрийн 2 дугаар цагийн хичээл өндөрлөж байна. Хүүхдүүд та нарт Монгол сайхан эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, ахмад настан ахас ихсээ дээдлэн хүндлэх, Монгол хэл ёс заншлаан өвлөн үлдээж хадгалж уламжлуулах талаар мөн хүүхэд ахуй цагаасаа эхлэн өөртөө хөдлөн мөрч хичээнгүй, тусч инэрэнгүй, шудраг үнэнч гэсэн ийм сайхан чанаруудыг цогцлоож бие хэл сэтгэл гурван ариун байлгах талаар үнтэй сайхан сургамж зөвлөгөө өгсөн ерөнхийлөгчдөө хүүхдүүд та нарынхаа өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж байна. Та нарынхаа Эрдмийн их аянд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирээ. Watch this.